асуултуудыг дуудаарай. За нэг тодорхой ганц хоёр асуултуудыг бас нэмж би өөрийнхөө өднөөс сууж бодож байна. За мэдээж энэ өөрөө Монгол улсын нийгмийн эдийн засгт бол бас нөлөө үзүүлэх худалдааны бол том хэлцээр, чөлөөт худалдааны хэлцээр. Тэгээ энэтэй холбоотойгоор бол гишүүдийн хэлж байгаа асуудал бол харилцаа ашигтай байх гэдэг асуудал гэж яриад байгаа. Харилцаа ашигтай байх. Тэгэхээр бид бүхний хувьд нь экспортод гаргах бүтээгдэхүүний маань боломж олцсон бол бас бий болно гэдээ бол та хүмүүс тооцоо судалгаа үзүүлээд байгаа. Экспорт 24.2-оос 28.5%, 24.2%-аар өснө. За энэ дотор 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн буюу 97.5% нь хөдөө аж ахуй буюу мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна гэдэг асуулт байдаг. За энэ хэрв яг тооцоо судалгаа зөв бол энэ эрсдлийн үнэлгээгээ бид нар зөв хийсэн бол магадгүй хэлцээр бол харилцаа ашигтай байх. Монголын тал хөдөө аж ахуйн салбартаас хэрэгтэй юм зүйл болох уу гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дотор ноос ноолоор идэл мах, арьс шир гээд энэ нөрөө 204 нэр төрөл, 60 нэр төрөл, мал махан бүтээгдэхүүн дээр 29 нэр төрөл, хөдөө аж ахуйн бусад бараа 65 нэр төрөл гээд бараг одоо үндсэндээ 300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн салбартай холбоотой асуудал байна л да. Тэгэхээр энэ дээр гишүүд асуугаад байгаа нь Батамгалан гишүүнч асуулаа, Хос хоёр гишүүнч асууж ийн үндсэндээ энэ тарифын бус хориг саадыг багасгахтай холбоотойгоор, худалдааг хөнгөвчлөхтэй холбоотойгоор яг Монголын тал өөрөө гэрийн даалгавраа хийж байгаа мó? Бэлтгэл ажлуудаа хийж байгаа мó? Одоо бид нар нэг талдаа хилцээр хийлээ гэвэл нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлд гэдэг шиг бид нар чинь өөрсдөө энэ одоо юу гэдгийг саяын энэ мал махан бүтээгдэхүүнтэй арьс ширтэй холбоотой, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнтэй холбоотойгоор сая гарал үүсэл баталгаажуулалтын асуудлаар яг ямар ажлыг энэ жил хийх гэж байгаа, ඊрэг жил ямар ажлыг хийх гэж байгаа, тухайн бүтээгдэхүүнийхээ мөшгөх тогтолцоог сайжруулах тал дээр бид нар ямар ажлыг хийж байгаа, бүртгэл чанарын баталгаажуулалтын асуудлаар ямар ажлыг хийж байгаа гэдэг асуудал. Үндсэндээ манай гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн маань өөрөө гарал үүсэл, эрүүл мэнд болоод чанарын хувьд баталгаатай байх, нөгөө нэг хүн одоо юу гэдгийг адаглаад гадагшаа явхад ногоон паспорттай байх гэдэг асуудал яригддаг шиг тухайн тэр малын гаралтай түүхийд бүтээгдэхүүн дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дагалдаж гарах тэр стандарт чанар шаардлагын асуудлыг бид нар өөрсдөө биелүүлэх гэж байгаа гэдэг асуудал байна. Тэгэхээр энийг л саяг тодорхой бол гишүүд одоо энэ жил эргэжил яаж хийх юм, бид нар өөрсдөө гэрийн даалгавраа ажлаа сайн хийснийхаа үндсэн дээр одоо энийг яаж экспортыг нэмэгдүүлэх юм бэ гэдгийг тодорхой асуулт асуугаад. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь яг ямар асуудал байна? Магадгүй одоо жишээ нь зүгээр махны үйлдвэрүүд бол зүгээр мал махаал авна шүү дээ. Тэр бэлчээрт байгаа малыг яаж бид нар чанарыг нь баталгаажуулах юм, гарал үүслийг нь баталгаажуулах юм, мөшгөх тогтолцоог нь яаж баталгаажуулах юм гэдэг асуудал чинь өөр болж байгаа. Тэр байхгүй бол үндсэндээ ямар ч бараа бүтээгдэхүүн гарахад хүндлэлтэй л байна. Өнөөдрийн бидний магадгүй 10-20 жилийн таг гацсан зогссон асуудал бол ерөөсөө эндээ л байгаа. Нөгөө малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт өөрөө бас хангалт муутай байгаа гэдэг. Тэгэхээр та хэд манаас энэ дээр анхаарч ажиллах зүйтэй болов гэсэн энэ асуудлыг бас нэг хөндөж хэлэх гэдэг. Хоёр дахь асуудал нь энэ сангийн яамны дотрын бодлогын газрын дарга орж ирнэ гэсэн нэрийг өгсөн бол сангийн яамнаас бол ямар нэг төлөөлөл байхгүй байна. За энэ хилцээртэй холбоотойгоор гайлын татвар болоод албан татвар нөөд онцгой албан татварууд дээр одоо яг ямар төсөөл тооцоолтой бол одоо бид эдийн засгийн хөгжлийн яамнаас асуухчдоо хариулт өгч чадахгүй. Одоо үндсэндээ уг сангийн яамныхаа орж ирээд хариулт өгмөрөх юм байхгүй бол татварын ерхий газар, гайлынхын ерхий газар дарганаар нь орж ирээд өгмөрөх юм. Нөлөөллүүд үүсэх юм уу? Мэдээж яг гайл дээр шууд нөлөө үүснэ. Хэдэн тэрбум төгрөг үүсэх юм. За эргээд одоо юу гэдэг нь тодорхой хэмжээний энэ одоо юу гэдгийг аригт тамхи болоод одоо пивтэй холбоотой асуудал учраас нэг 25% хөнгөлөгдөх ч гэдэг юм шүлэгдэх асуудууд орж ирж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор дотоодын магадгүй аж ахуйн нэгжүүлдэрүүдээс авах энэ онцгой албан татвар, бусад нөөц албан татварууд дээр чинь нөлөөлөл үзүүлэх юм үзүүлэхгүй юм уу? Төсөвт ямар нөлөөлөл гаргахын, тоо хэмжээ хэр буух гэдэг асуудлуудыг уг нь асуумаар байгаа. Одоо тэгээд байхгүй юмсудаас одоо яамаар юм те. Эсвэл одоо хариуцлагаас цухтаад ингээд яваад байгаа юм уу? Засгийн газар дээр сангийн яамны асуудлууд дээр ямар байсвартай байсан бэ гэдгийг ийм л хоёр үндсэн асуудлыг л асуух гэсэн. За, Гантөмөр сайд. Тийм мэдээж хэрэг өнөөдөр бид нар нэг 3 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн импортлж байгаа. Энэний одоо 90 хэдэн хувь нь бол туслах материал байгаа тийм ээ. Бензин, дизель түлш гэх мэтлэн. Энэ бараа бүтээгдэхүүнүүд дээр гайлын татвар бол хөнгөлнө чөлөөлөгдөх 5%.
Тэгэхээр энтэй тэнцэх хэмжээний одоо татварын орлого бол буурна. Нөгөө талдаа бол үн хямдарна гэсэн ийм л зүйл харж байгаа. 300 тэрбум төгрөг орчим гэж та ойлгож болно. За, энх хоёр сайд. За та их чухал асуудал төндлөө. Зах зээл нэгэд өглөө. Бид бэлэн байна уу? Бэлэн зүйлж байна, дутуу зүйлж байна. За энэ жилийн төсөв санхүүгийн бодлого бол хувийн хвшилтэд хөрөнгө оруулалт буюу үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шинжлэх зориулаад нэлээд их өсвөр эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг гаргаад өгч байна. За 26 оны бодлогот бид нэр мал эмнэлгийн тогтолцоог шинжлэх, лабораториудыг шинжлэх, таны энэ хөдөө аж ахуйн гаралтай түүхэд гэдэг бол мөшгөх тогтолцоо их нарийн байдаг. Чанар аюулгүй байдал, хорой цэрийн асуудал их олон улсын их айхтар том хяналтанд байдаг. За энийгээ бид нар сайжруулах том ажил хийн. За нөгөө талаас малынхаа үржил селекцийг сайжруулах, ялангуяа өвхөр сүрхтүүд онцгой анхаарна. За тэжээлийн тармилуудыг эрс нэмэгдүүлнэ. Атар 4-р аяны хүрээнд 200 мянган гат багаар талбай нэмж байгаа. Энэ хүрээнд тэжээлийн масыг нэмжээж бид нар мах бэлтгэл дээр нэлээд анхаарна. За ингээ хүний нөөцийг бэлтгэх манай салбарын тогтолцоог бас зөв болгох нэг зай. За, энх хоёр сайдад микрофоны. Хүн хөдөө аж ахуйн салбарын энэ бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа. Одоо яг бидний дэргэд байж энэ бодлогыг одоо зөвлөж чиглүүлэх учиртай энэ хөдөө аж ахуйн чиглэлийн 4 хүрээлэн байгаа. Энэ хүрээлэн одоо өөр яамд хариалагдж байгаа. Энийг яаралтай хөдөө аж ахуйн яамны дэргэд бий болгох хэрэгтэй байна. За хүний нөөц бэлтэж байгаа, мэрэгчлээ боловсруулж бэлтэж байгаа тогтолцоогоо эрс өөрчлөх хэрэгтэй. Яг энэ зах зээл чиглэсэн бид нар болсон хүчнийг богино хугацаагаар бэлдэж тэр үйлдвэрлэлд ажиллах хүчээр хангахын томоохон зайлшгүй бодлого явуулах ёстой. За лабораториудын чадварыг олон улсын түвшинд нэмэгдүүлэх ёстой. За бид сая био комбинатад 2 шугам, за арь ширний одоо олон улсын магадлал идэвхжүүлсэн сая шинэ лабораторийг дөнгөж ашиглалтанд оруулаад дуусч байна. Ноонс ноолуурах бол харьцангуй өндөр түвшинд байдаг. Ингээд хэлийн одоо бүсүүд дэх одоо хэл хойд чиглэлийн хийх худалдаанд хийх тэр бомбтуудын хөгжлийн асуудлыг дөрөвдөх, дэд бүтцийн хурдан холбох, тэнд одоо хорой цэрийн мал эмнэлгийн малын экспорт импортын тэр байгууламжуудыг яралтай барь дуусгах гэсэн мэтийн энэ төслүүдийг 26 оны бодлогодоо төсвийн хүрээнд тусгаж оруулж ирнэ. За энэ дээр дэмжлэг үзүүлж ажиллахыг гишүүдээсээ хүсье. За гишүүд асуулт асууж хариулт авч дуслаа.